ертөнцийн нүглийг үүрэгч Бурхны хураг. Нэгдүгээр бүлэг 2 зүүд. Пароны албат ахлах сүнж усан үзмийн модон дургасан усан үзмний шүүсийг шахаж аваад Парон руу очисон байлаа. Харин ахлах талхчин бидний гмийг цагаатгийн тул тушаагдсан Есүсийн цус нь хангалтгүй гэж бодлоо. Тэгээ тэнд өөрийнхөө нүдэнд гоё харагдсан зүйлээр чимжээ. Сайн хийсэн зүйлийг авч явах гэсэн болохоор сүүлд нь амиа эгүүтгсэн юм. Усан үзмийг авч Пароны аяганд шүүсийг нь шахаж хийгээд тэр аяга Пароны гарт өгч байлаа гэв. Эхлэл ном ингэж эхэлдэг. Түүнээс хойно Египтийн хааны сүнж талхчин хоёр өөрсдийн эзэн Египтийн хаанд нүгэл үлджээ. Парон өөрийнхөө хоёр албат ахлах сүнж ахлах талхчин хоёрт уурлаж тэднийг ордны харуулын ахлагчийн байшин доторх Йосефийн хоригдож байсан шоронд хийв. Ахлах сүнж ахлах талхчин хоёр хаанд нүгэл үлджээ гэж хэлжээ. Гэвч нэг нь нүглээс аврагдаж нөгөө нь суурил буюу мууган үзэх болжээ. Яггүй яа. Хүний аврагдах зам буюу сууриг замын тухай зааж өгч байгаа санаа нь юм байна. Анхаарлаа төвлөрүүлэн Библийг уншиж үзлээ. Пастрын ажил бол хоёр хүн адилхан шоронд хоригдсон байхад нэг нь аврагдаж нөгөө нь суурьж байгаагийн учрыг ойлгох ёстой юм. Гайхалтай зүйл нь юу вэ гэвэл энэ хоёр албатын зүүдийг Йосеф тайлгүй. Йосефийн хэлснээр биелэгдсэн байлаа. Ахлах сүнчийн зүүд нь аврал авах зүүд байсан ба ахлах талхчны зүүд нь хараагдах зүүд байсан ажээ. Энэ хүртэл ойлгосон боловч учрыг нь Йосеф мэт мэргэн ухаан байхгүй болохоор ойлгохын аргагүй аж. Хоёр албатын зүүд тухай хийгээд Йосефийн тайлж өгсөн зүүдний тайллыг тунгаан бодож үзв. 3 мөчр 3 өдөр юм. 3 сагс 3 өдөр юм. Дахин бодсоор ахлах сүнчийн зүүднээс миний өмнө усан үзмийн мод байх ба гэсэн хэсгээс толгойд цог асах мэт болов. Есүс би бол усан үзмийн жинхэнэ мод, эцэг минь усан үзм тариалагч үлээ гэж хэлсэн юм. Усан үзмийн мод нь Есүс байжээ. Ахлах сүнч зүүдэндээ миний өмнө усан үзмийн мод байх ба гэсэн тул өөрөө усан үзмийн модны ард нь байсан билээ. Усан үзмийн мод нь Есүс юм бол ахлах сүнж Есүсийн ард нуугдсан болох нэ гэдгийг ойлгож авлаа. Үргэлжилсэн өгнүүдийг бодож үзэхэд тэр усан үзмийн мод 3 мөчөртэй байх бөгөөд тэр нь соёолж дэлгэрээд усан үзм боловсрчээ. Миний гар дээр Пароны аяг байх ба би усан үзмийг авч Пароны аягын шүүсийг нь шахаж хийгээд тэр аягаан Пароны гарт өгч байлаа гэв. Энэ дахлах сүнж Парон хааны өмнө очихыг гарт нь юу барьж утсан тухай хэлж байлаа. Мөн бид Бурхны өмнө очихыг гартаа юу барьж очих хэрэгтэй гэдэг тухай хэлж байгаа юм. Парон хааны уудаг дарсыг хариуцах албыг хашдаг ахлах сүнж хүн гэдэг нь дүр төрх сайтай агаад их мэдлэг бүхий хүн байж таарна. Ахлах сүнжт бол мөрөө тэнийлгэн бардам зангаар чанга дуугардагсан. Тиймхүү эцэст нь алдаа зөрчил хийсэн илэрч шоронд хоригдох болжээ. Түүнээс гарсан үйлс нь гэм буруу зүйл тул өөрийнхөө хийсэн альва зүйлийг Паронд авчиж болохгүй аж. Ахлах сүнж өөрийнхөө гаргасан сайн үйлсийг аваад очисон бус харин усан үзмийн шүүсийг шахаж аяганд хийгээд очисон гэдэг үг нь миний сэтгэлийг нэг халууцуулав. Намайг хүүхдийн цуглаанд явдаг байхад бидэнд сургаал зааддаг байсан багш маань өвлийн нэгэн өдөр замаар өнгөрч явахад нь нэгэн гуйлагчин дагжин чичирч байгааг харуул өмсөж байсан цуваан тайлж гуйлагчин дөмсүүлээд яаралтай гүйж ирсэн гин. Тухайн үед тун сайхан санагдсан яг адил тэгж хийхийг хүсвч харин надад цув байгаагүй. Хэдий цув байсан ч харамлаа тэгж хийж чадахгүй гэж бодогдсон. Хожим нь жорны мөнгөө нууцлсан банкнаас мүтгэн гаргасан
нуглаагүй мөнгө байхаар нь нэг өдөр хуулагчид энэ нөгөө мөнгөнд шидэж өгчхөөд бушуухан эргээд давхив. Энэ явдал сэтгэлд минь байн хоногшиж бахархдаг байж үлээ. Хүмүүс 11 өргөх үе, эсвэл буйны ажил хийх үе, алив сайхан ажил хийхэд Бурхны өмнө гарахад ааглуу байдалтай очиж зодоонуудын хулгай гэх мэт гин бурууг үйлдэл Бурхнаас цаагаа барьж зүрхшээдэг. Библи үүнийг хориглоно. Учир нь энэхүү байдал нь өөрийн үйлсэд найддаг итгэлийн амьдрал юм. Өөрийн үйлс гэдэг нь өөрийнх нь нүдэнд мэрсэр сайн сайхан үйл хийдэг аж. Сүмд буйны ажил хийж бусдад туслахын сэтгэл ханамжтай болдог билээ. Гэвч Бурхны мэдмэд энэ бүхэн бузар булай тул хүн өөрийнхөө сайн үйлс ба зүвийг авч очвол сүрч норно гэж Библи хэлсэн билээ. Үннээр хэлэхэд Бурханд итгэхэд хамгаас илүү саад асуудалтай хүн бол сайн үйлс хийсэн хүн юм. Тэр өөрийн хийсэн сайныг нь амтахгүй авч өөрийнхөө буруу хийсэн 100 ширхэг зүйлийг ч умартдаг билээ. Бурхны өмнө очиход ахлах сүнч мэт байх ёстой. Тэр усан үзмийн шүүсийг шахаж түүнийг аваачсан. Өөрийнхөө хийсэн үйлсээс болж шоронд орсон учраас өөрийн хийсэн үйлсийг авч очиход сүрч нурахыг ойлгосон тул юм. Тэр зөвхөн усан үзмийн модноос шахсан усан үзмийн шүүсийг л авч фараоны өмнө очижээ. Есүс Христийн эрхэм цусыг л авч очсон гэсэн санаа. Бурхан минь, миний бие Бурхны өмнө сайн зүйл юр хийгээгүй. Бузар муухай амтан билээ. Надад зөвхөн гин буруу л бий. Тиймээс та над руу харалтгүй. Миний бүх гмийн төлөө загдмай цовдлогдож амь үрэгдсэн Есүсийн цус руу л харна. Тэр цус миний гим нүглийг цагаатгсан тул түүний гавьяагаар намайг хүлээн авна. Бурхны өмнө очисон ахлах сүмчийн сэтгэлийг энэхүү тэмдэглэв. Энэ бол Бурхны өмнө очих зөв зам байдал буюу аврагдахад тохиромжтой төрх байдал нь билээ.